За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд олон юм нуршилгүй бичлэгэндээ орцгоё. Гэхдээ мэдээж сабаа дарна штэ тий. Дараарай. Баярлалаа. За байж нэг юм хэлийдээ. Хотаку Монголиа өөрийн дуртай дүр сонирхсон мэржээ сонгоод захиалгаар хэвлүүлэх боломжтой бөгөөд хүн бэлэн загваруудч байдаг. Фотолк нь ердөө 55,000 төгрөг бөгөөд фотолк бүр бэлэгтэй нэг ширхэг аниме фигур болон 10 ширхэг стикер дагалдана. Гадуур зардагаас харьцангуй хямд бөгөөд өөрийн хүссэн аниме дүр болон загвараараа захиалан авах боломжтой. Мөн Facebook болон Instagram-да бэлэгтэй giveaway пост оруулсан байгаа. Та бүхэн идэвхтэй оролцож фотолк сетийн аздан болоорой. Otaku Mongolia пэйжээс дэлгэрэнгүй мэдээлэл аваад giveaway дээр оролцоорой. За Hokage нар болон Sasuke дайнд манай талд тололдохоор болсон доо. Тэгэл тэр шөнийн Konoha-г харан зогсож байхад нь Karin гинт гарч ирээ сүүгээ зүг учиргүй зодоод эхэллээ. Karin нөгөө сүүлд Sasuke Danzo-тэй тулалдсны дараа Sasuke-д шархтаад Konoha-д баригдаж ирсэн штэ. Тэгээд л хоригдож байгаа түүний чакраг мэдээд орогдсон нь энэ байдаг. Тэгээд өөрийг нь бараг алах шахсан ч гэсэн тэгээ хайртай хэвээрэл байдаг. За тэгэл 2 болон 4-р Hokage нар байгаа юм чи шилжих райжийн жицүү хэрэглээл дорхноо яваад өгнө. Харин нөгөө талд 10 сүлд удирдлаггүй болсноор галзуурч л байдаг шүү. Хөрсийг эргүүлж бүгднөрөө дайрж галзуурсан ч тэгээ Нарутогийн тарааж өгсөн чакраны тусламжтай нэгцэн хүчи ямар ч хохирол авралгүй амьд үлдсэн ч Нарутогийн чакра дуусч өөрөө ч шарахт нь туйлдсан байдаг. Шууд л Сакура хоёр нь түүнийг хугацаа алдалгүй эмчлэж эхлэх бол бусд нь ч одоо бид хамгаална гэдэл бүгд эрцгээсэн байдаг. Тэгсэн 10 сүлд хэлбэрээ өөрчлөн бүр мангар том сүлд мангасын бөмбөг үүсгээл манай хэд рүү чиглүүлээд эхлэв. Энэ үед нэгцэн хүч удирдлаггүй болсон бол бүх шинобиг Иногийн тусламжтайгаар Shikamaru удирдан нэгтгэж бүгд шавар хан жицүү хэрэглэн хурдыг нь сааруулах бол 8 сүлд урдаас нь галлаад ч нэмэргүй л байдаг. Бүх ханыг нь нураагаад яг онлоо гэсэн аз болж яг цагтаа 4-р Hokage ирснээр сүлд бөмбөгийг далаараа шилжүүлж тэр хэдийг аварсан байдаг. Тэгэл араасаа эрцгэх ба өмнөх үеийн 4 Hokage тулааны талбарт ирдэг. Нэгцэн хүчин шок өмнөх үеийн 4 Hokageтэй тулалдна гэдэл улам хөөрцгөөж байх бол Minato хүүдээ 9 сүлтийн чакраг удирдах сурч мундаг байна гэж хэлээд өөрөө бас 9 сүлтийн чакраг удирдах сурснаа тэдэнд харуулдаг. 4 Hokage нийлж 4 талд хориг үүсгэн 10 сүлтийг дотор нь хорж байх үед Sasuke эцэст нь ирлээ. Бүгд л түүнийг хараад шок. Тэгсэн бүр Sasuke энэ тулааныг дуусгаад би Hokage болно гэхэд бүр дахиад шок. Sasuke Hokage болсноор өөрийн замаар үзэн ядалтын циклийг зогсооно л гэж бодсон байдаг. За тэгэл Naruto Sasuke хоёр тулдахаар урагшаа алхахад Sakura би ч гэсэн 7-р багийн гишүүн ардчаа хоцрохгүй гэл тэдэнтэй нэгдэх ба дахин нэг удаа 7-р баг нэгдэж л байдаг. Hashiramагийн модон хувилбарууд нэгцэн хүчинд орох хаалга нээж өгөх бол 10 сүлд өөрийгөө хамгаалахаар маш олон жижигхэн мангасууд бүтээсэн байдаг. Sakura үргэлж тэр хоёроор хамгаалуулж ард үлддэг байсан. Тиймээс би тэр жицүү хичээнгүүлэн сурсан одооноос би урд тулдаг эмчилгээний нинжа гэдэл духан дээр нь 100 эмчилгээний жицүүгийн тэмдэг гарч ирэх ба яг л цунаадатай адилхан гэсэн үг. Олон жил чакрага нэг газарт хураан цуглуулж хийх маш хэцүү жицүү гэгддэг одоогоор зөвхөн цунаадагаас гадна Sakura сурсан жицүү. За 7-р багийг түүгэж байхыг харсан бусад найзууд нь бид юугаараа дутах уу гэд тэдний талаар хальт харуулнаа. Кеба нөгөө нохотойгоо нэгдэл 3 толгойтой болж хувираад л дайрж л байдаг шүү. Харин нөгөө 10 сүлтийн мангасууд хит том хит их болсон болохоор шууд их бие рүү н очих шаардлагатай болох үед манай 3 буюу 7-р баг маань нэгэн зэрэг дуудах техник хэрэглэж Sakura Katsuug дуудах бол Naruto Gamakichi мэлхийг дуудаж харин Sasuke Aodo хэмээх авраг могоог дуудснаар яг л өмнөх үеийн домог цэнэнүүдийн дуудах гурвлыг санагдуулан мэт байдаг. Sakura Katsuug өөрийн 100 эмчилгээний жицүүтэй холбон алсын эмчилгээг бүх хүн дээр хэрэглэх бол Naruto Sasuke-ээр дайсныг давж өсрөн их бие рүү Rasen шүргэн болон хар галаар бүр хоршин дайралт хийж чаддаг. Гэвч 10 сүл зүгээр шатаж буй хэсгээ биесээ таслаа ичвэл яах вэ? Нөгөө талд Orochimaru Suigetsu Karin 3 5 Kage дээр очих ба Tsunade-ийн би 2 хуваагдсан ба Katsuug өхүүлчихгүй амьд байлгаж л байдаг. Харин Karin-ыг хадснаар эмчлэгддэг болохоор түүнээр Tsunade гэдгийх ба Orochimaru чи хинийхэн талд орох бодолтой байгаа юм гэхэд би Sasuke-г яаж явахыг л хармаар байна гэж илчгээд яваад өгдгөө. Учир нь Tsunade сэргсэн юм чинь бусад 4 Kage-г дор нь эмчилж чадах учраас тэгээ яваад өгсөн байдаг. Жуухан харин Sasuke-тэй хамт тулдчихл байдаг. За харин нөгөө талд Kakashi Obito-тэй өөрийнхөө Sharingan хэмжээс дотор тултангаа ярилцаж байдаг. Тэгээд чи Naruto-гоос юу хайгаад байгаа юм гэхэд тэр яг л над шиг
Даанч энэ ертөнц тийм амар биш. Чи Ринийг алсан шиг гэхдээ албаар алаагүй чинь би мэдэж байсан. Гэвч чи түүнийг хамгаалах ёстой байсан цор ганц хүн гээд бид Ринийн талаар үнэн олж мэддэгэ. Обитог алдаад удаагүй байхад нь Ринийг нууц ман тосгон хулгайлсан ба нууцаар түүний дотор уран сүлд мангасыг тамгалсан байдаг. Тэгснээр түүнийг Какаши ирж авран Конохоо руу буцах ёстой гэж тооцоолсон ба Коноход очих үед лацыг нь суллан уран сүлдийг ашиглан Конохоо руу дайрах төлөвлөгөөтэй л байсан юм л. Гэвч зүхтаах замд уг төлөвлөгөөг Рин анзаарч Какаши өөр нинжаг алах гэж дайрсан дайралтанд нь өөрөө урдуур нь орж өөрийнхөө амийг золиослон тосгоноо аварж үлдсэн байдаг. Тиймээс Обито тэр амиараа дэнчин тавьж хамгаалж буй тосгон шиноби систем гэдэл үндсээр нь устгаж бүх хүнийг мөрөөдлөөр нь амьдруулахаар л ер нь шолоодсон байдаг. Ринийг алдах үед надад энэ ертөнцтэй холбоотой юу ч үлдээгүй яг л миний сэтгэлийг бодит төрөх гээл өөрийн хоосон сэжийг харуулдаг. Харин Какаши генжицүү ашиглан амьдэрснаар энэ хоосон зай хизээч дүрэхгүй найз нөхөд үргэлж сэтгэл дотор цуг оршдгоо гэж чи надад хэлсэн шүү дээ л гэв. Хэсэг маргалдсны эцэстээ Какаши тийм бол чи миний хувьд аль хэдийн үхсэн андмын хിവэрэ үлдэх болно гэж хүлээн зөвшөөрөөл урдаа зогсож буй Обитог бол дайснаа гэд алхаар л шийдсэн байдаг. Яг л баг байхдаа тулдаж байсан шиг тэд гар зөрүүлж эцэст нь Какаши Обитог нэвт сүлбэн үхлийн шарх өгч чаддаг. Гэвч үхэхийн өмнө Обито инээд алдан жинхэнэ ертөнцийн шилжин ирэх ба Мадараач яг энийг хүлээж байсан үгэлтэй хар зэцүүг ашиглан түүнийг өдөртөн өөрийгөө дахин амьлуулах чицүү хэрэглэхээр зэгтгээ. Гэтэл маш хурдан Минато түүн дээр шилжин ирж чицүү хэрэглэхээс өмнө дайралт хийж амждаг. Тэгэн Минато ойлгодоо 9 сүлтийг өдөртөн тосгон руу дайрсан масктай хүн Обитог байсан мөн өөрийн шавтайгаа тулдаж байхдаа ч огт таниаг үдээ тэгэл харамсдаг. Яагаад тэр үед тулдаж байхдаа Обито зохилт өгч чаддаг штэ. Тэр үед нөө нисдэг райжи жицүүний тэмдгийг тавьж амжсан байдаг. Тэр тэмдгээрээ сая шилжиж ирсэн байдгийн л юм. Нисдэг райжи тэмдэг нэг тэмдэглэсэн бол хизээж арилдахгүй жицүү юм байна лээ. Обито өвхөлийн газар унах ба Мадараач бүтлгүүчлээ гэд хээв нэг тоохгүй инээж үйдэг шүү. Тэгснээ хүлээж чанлаа Хаширамаа гэд эртний андууд дахин амлан хоорондоо тулдгаар болдгоо. Гэвч нөгөө талд үгсэн Обито руу 10 сүлд сорогдон шингэх ба Обито бүр 10 сүлтийн жинчүрикэ болсон байдаг. Учир нь тэр анханасаа Мадарааг амьлуулах чицүү биш жинчүрикэ болох чицүү хэрэглэж байсныг Наруто ойлгодог. Ингэснээр Обито 6 замын Даянчи хүчинд ирсэн шиноби болдгоо. Шууд дөрвөн талт хоргийг зүгээр чакрагаараа эвдлэн гарах ба хормын дотор 1 болон 2 3 дугаар окогийг хэдэн хэсэг болгож үйдэг шүү. Гэвч тэр 10 сүлтийг бүрэн удирдаагүй байдаг ба дотроо өөрөө тэмцэлдэж яасан ч бууж өгөхгүй гэж Ринийг бодон бүрэн эзэмшиж чаддаг. Харин 2 дугаар окоогоо сая дайралтанд өртөхдөө түүн тэмдэг тавьсан ба шууд л Наруто Сасуке хоёр нийлж чицүү хэрэглэн 2 дугаар Хокаге руу дайрах ба 2 дугаар окогийн нисдэг райжийн чицүү хэрэглэн Обитотой солигдсон түүнийг амжилттай довтолж чаддагч Oh my god нэрэл 6 замын Даянч заяа бүр бурхны хүчинд очисон нэгэн шүү дээ. Тэдний дайрал бүр огт нөлөөлөөгүй байдаг. Энэ бүхнийг ажигласан 2 дугаар окогийн Минатогийн гараа эргэж хивэндээ орохгүй юм шиг байна. Түүнтэй болгоомжтой тулдахыг анхааруулдаг. Учир нь тэр бүх нинжицүүг үгүйсгэж байна. Түүнд ямар ч хэцүү ямар ч дайралт нөлөөлөхгүй бололтой. Бүр цаашлаад Эдо Тенсей хүртэл үгүйсгэж байна. Тиймээс бид дахин шархтал эргэж нөхөгдөхгүй өөхөх юм байна л гэдэг. 10 сүлттэй тулдаж байхдаа дуудах техникээр дуудсан Гама Кичигийн хугацаа дуусаж байгаа болохоор явхахаа өмнө түүн рүү мэлхийн комитет гих дайралт хийсэн ба түүнийг Наруто анзаарч хардаг. Обито харин Минато үгээр идэх ба өөрийн шавтайгаа тулдаж байхад хүртэл анзаараагүй байж одоо чи яаж дэлхийг аврах гэв Наруто чиний аав бол хог шаар гэх мэтийн үгээр химлэх үед Наруто миний аав чиний хувьд хог шаар байж болох хэн хүнээс илүү тэр Хокаге болж чадсан нэг юм шүү гэд Даянч төрхөнд орж энгийн Расенган хэрэглэхээр бэлдсэн байх ба түүнийг нь анзаарсан Тобирама Нарутог авч Обито руу шилжин түүн рүү хормын дотор довтолж чаддаг. Тэрч бүхэл түүний довтлогоо нөлөөлсөн ба Обито Даянч арга барил үйлчлдэг болохыг Наруто ойлгосон нь байдаг. Харин 2 дугаар Хокаге Тобирама Нарутог энэ бүхнийг ажиглан олж мэдсэн хүн маш хэцүү цөөн хідэн шиноби сурдаг Даянч аргыг сурж бүр тулаан дундуур надтай шилжин дайрах боломжтойг мэд бэлдсэнд нь ихэд үнэлэн яг л ахтаага мөр зэрэгцэн тулдаж байгаа юм шиг байна хэмээн магтаад авдаг. Харин Минато хүүгээ маш мундаг шиноби болсонд нь дэндүү их баярлан бахархаад л амждаг. За тэгсэн Обито дор нь идэгрэх ба дахин арлуугаа шилжүүлэхгүй хамгаалт авнаа. Тэрч болоогүй бүр чакраны модыг ургуулах ба хид хідэн сүлд мангасын бөмбөг гарган шиноби нэгдсэн хүчнийг нэг дор алхахаар өргөн үрээний хориг үүсгэн хашсан байдаг. Бүгд ингээд үглээдээ хэмээн бодоход Наруто аавтайгаа нударгаа тулгахыг өрн өөрийн төлөвлөгөөгөө илдэг. Гэрэл сүүдэргих 2 9 сүлд ба аав хүү 2 гэх гайхалтай хослол.
Хүмүүс яагаад 2-9 сүлд байгаа ингээд гайхаж иж магадгүй. Нарутог жоохон байхад нь түүнд 9 сүлдийг Минато тамгалахдаа 9 сүлдийг 2 хэсэгт хуваагаад гэрэл ба сүүдргээд сүүдрийн 9 сүлдийг өөртөө тамгалан гэрлийн 9 сүлдийг Наруто тамгалсан байдаг. Тиймээс тэр дахин амьлахдаа 9 сүлдийн чакратай л ирсэн байдаг. За тэгээ Курома болон Наруто аав болон нөгөө Куромагаас чакра зээл нэгдсэн хүчин тараасан өөрийн чакрага дахин идэвхжүүлэх ба энэ чакрандаа Минатогийн чакраг мөн шингээж тараасан байдаг. Ингэснээр Минато бүх хүнийг нэгэн зэрэг хоргийн гадаа байгаа тэмдэг рүү нисдэг райжи ашиглан чилжүүлэн аварч чаддаг. Бүгд аврагдсандаа баярлан Нарутог ийм юм хүртэл хийж чаддаг юм уу гэж гайхацгааж байдаг шүү. Минато ч хүүгээрээ дахин нэг бахархаад авдаг бол Курома зааж алаа үргэлжлүүлээ түүнтэй тулалд чи одоо сүлд мангасын төлөвтэй байхдаа даяан чаргыг хэрэглэж болно. Өмнө би чамд дургу байсан болохоор зөвшөөрдөггүй байсан юм аа л гэдэг. Аав хүү хоёр 9 сүлд үнэг болж хувиран 10 том Расенган даяанч чакра шингэн Обито руу дайрнаа. Обито арай гэж дайралтыг нь хааж чадахч энэ бүхнийг дуусгацгаая гэдэл өөрийн дотроос 10 сүлтийг ил гарган чакраны модыг ургуулах ба тэр модны мөчрөнд бүх хүний чакраг сорон авч улам томорч байдаг. Модонд хүрсэн хүн бүр чакрагаа алдан үхцгээх ба энэ мод нь хэрэгтэй чакрагаа авмагцаа цэцэг дэлбэлж мөнхийн Цукиёми эхлэх юм бэ нэлээ. За харин Мадара болон Хаширама нар тулдаж байх ба Мадара энэ модны талаар ярьж өгдгөө. Эрт дээр үе чакра гэх зүйл байдаггүй хүмүүс хоорондоо тулалдсан хэвээрл байсан ба ариун модыг тэд шүтдэг байжээ. Гэвч нэг өдөр мянган жилд нэг удаа ургадаг ариун жимс ургасан ба тэр жимсийг яасан ч авч болохгүй гэх томог байсан байдаг ч нэгэн гүнж тэр жимсийг хулгайлан зөрчилдөөнийг дуусгасан байдаг. Тэр гүнжийг Оцуцуки Кагуя гэдэг байсан ба анхны чакратай болсон хүн ажээ. Кагуя хүүхэдтэй болсон ба тэр хүүхэд нь төрхийн чакратай төрсөн байдаг. Харин чакрага булаалгасан ариун мод уурлан чакрага дахин олж авах гэж 10 сүлт мангас болж хувирсан байд юм байна. Харин 10 сүлтийг зогсоосон түүний хүү болох Оцуцуки Хагоромо буюу чакраг зааж өгч ниншүүг үндэссэн 6 замын даяанч байдаг. Энэ бүхнийг Учихагийн чулуунд бичигдэн үлдээсэн ба зөвхөн Рининганаар л унших боломжтой ажээ. Энэ үед Наруто ариун модод баригдсан байх ба бүх чакрагаа соруулан үхэхийн даваан дээр 3 дахь Хоккаге ирж түүнийг аварж амждаг. Харин Мадара цэцэг дэлгэрхэд хэдхэн минут үлдсэн удахгүй Цукиёми эхлэх болно гэдэл Хаширама хувилбараараа дамжуулан Иногийн оюун ухаанд холбох хүчээр үлдсэн хүмүүст нь ариун модны талаар тайлбарлаж өгдөгөө. Жугогийн хараалт тэмдэг бол нөө Даяанчин хүчтэй юм бэ нэлээ. Тэгээд Сасукегийн Сусано чингээгээд Наруто тэр хоёр цэцэг дэлгэрхээс өмнө түүнийг зогсоохоор эцсийн дарилтаа хийдэг. Яг энэ үед 5 Каге тулааны талбарт ирэх ба Кацуугаар дамжуулан бүгдийг мэдэж авсан байдаг. 5 Каге ирснээр нэгдсэн хүчнийг удирдах бол Сакура Цунадо хоёр нийлж Кацуугаар дамжуулан алсын эмчилгээг эхэлдэгэ. Орочиморууч багштайгаа нэгдэн тулаанд л ороотглоо шүү. Гэвч Обито Наруто Сасукег барьж аван газар цавах ба Нарутогоос яагаад бууж өгөхгүй одоо болтол тулдаад байгаа ингээд Нарутог улам шахан цөхрүүлэх гэж оролдсон ч Наруто энэ бол миний нинжагийн замнал гэж хэлэн дахин босч бүр 9 сүлд болсон Нарутог Сасуке Сусаногоороо хамгаалan хуйглах бол тэдний найзууд нэр Нарутогийн үүсгэж өгсөн авраг Расенганыг барин тэдэнд туслан эцсийн дарилтыг хийдгээ. 7 дугаар баг, 8 дугаар баг, 10 дугаар баг мөн Ли болон тэнтэй Расенганаараа төрүүлж дайран хамгаалтыг нэвдэх ба Наруто Сасуке эцсийн дарилтаа хийж Обитогийн савааг хугалж байдаг. Энэ үед Обито өөрийгөө буруу замаар яваагүй Коноход байгаагаараа төсөөлөх ба ингэж явсан бол өөрийгөө Хоккаге болох байсан байж магадгүй хэмээн харамсч буугаар төсөөлдгөө. Тэгэн тэдний дайралт амжилттай болж Обитог шархтуулан түүнээс сүлт мангасуудын чакраг гаргах ба Наруто 9 сүлтээр дамжуулан Обитогоос салахад таталцдаг. Харин 1 болон 8 сүлтийн чакраг холбох холбоос байхгүй байх үед Гара ирж 1 сүлтийг, би ирж 8 сүлтийн чакраг татах бол тэдэн туслахаар нинжагийн нэгдсэн хүч бүгдээрээ ирж таталцдаг. Энэ үед Наруто Обитогийн дотор орж түүнтэй ярилцах ба Нарутод Обитогийн дотор харагдаж эхэлдэг. Тэгээд Рин тайртай байсан мөн Какаши гүйцэж Хоккаге болох үргэлж Ринийг хамгаалж явах гайхалтай нинжа болох гэж бодож мөрөөддөг байсан ба мөрөөдөл нь гар дээр өгөх үед бүх зүйл нь нуруу унсан гэдэл бүгдийг нь нэвт харж Обитод өөрийн ганц сайн чадах ярих ч зүг хэрэглэснээр түүний доторхыг бүрэн нээж түүнийг зөв замыг нь олж харуулж чаддаг. Ингэснээр Обитогоос бүх сүлд мангасуудыг сугдатаж чадсан ба Обито сүлд мангасаа алдсан жинчүүрэггүй өөхөх ёстой айдлаар тэл газарт сулдан ундаг. Гэвч Сасуке түүнийг алахаар гяс гүйх боловч Какаши Камуг ашиглан гарч ирэн түүнийг мөн алхтаж дайрдагч ашгүй Минато амжин ирж Какашиг болиулдаг.
Какаши тэгэн түүнтэй ярилцах ба би ч чамтай адилхан найзыгаа мөн Ринийг мөн багшигаа алдсан шүү дээ. Чамтай адилхан би ч зовсон. Чи шарингаантай байж зөв замыг олж хараагүй гэд хэсэг ярилцсны эцэст тэд ойлголцож эвлэрэх бол Наруто ганцаар үлдсэн Мадараг тамгалах гэд тулаандаа эрг ордгоо. Харин хэсэг ярилцсны эцэст Обито Рине Тенсээ хэрэглэхээр зэхэх ба өмнө нь нэг залууг ашиглан Мадараг дахин амьлуулахын тулд хийх гэж байсан жицүүг Нарутотой уулзсан энгийн хүмүүсийн төлөө өөрийгөө золиослон хийсэн. Рине Тенсээ жицүүг ингээд өөрөө бас хийх гэж хөвтөж байгаадаа итгэхгүй байна л гэдэг. Тэр нь нөгөө Нагатог хэлж байгаа байхгүй юу? Итгэж байгаа шүү Наруто гэдэл өөрийн аймаа золиосон сая өгсөн бүх хүнийг амьлуулах гэж байтал газраас хар зэцүү гарч ирэн түүний биеийг эзэмдэн Рине Тенсээг хэрэглэн Мадараг дахин амьлуулчвал яах вэ? Дахин амьлсан Мадараа өвдөлт мэдрэн амьд биетэй болсондоо ихэд баярлах боловч түүний Ринниган нь бутран ундаг. Учир нь тэр амьд байхдаа өөрийн хоёр Ринниганаа Нагатод өгөөд сүүлд Нагатогоос Обито аван хэрэглэж байгаа шүү дээ. За энэ үргээд энэ удаагийн бичлэгээ өндөрлөе. Тэгээд бичлэг таалагдсан гэж найдаж байна. Та бүхэн минь subscribe-а харамгүй дараарай. Үгүй нэрээ ийм шарингантай байсан бол гинж зүү хэрэглэж болтугай заавал subscribe даруулахгүй тий. Мөн donation хийж намайгаа дэмжээрэй. Энэ удаад хин юу гэж хайр үзүүлсэн бэ гэвээс. Нарутогийн араас One Piece Wano дуусах хүртэл гээд 500 төгрөг. One Piece бүр арай л замбраагүй юм гэдэг шүү. Тэр бүр одоо бас дуусаагүй гарсаар байдаг үсттэй тий. Нарутог гэхдээ дуусгаад санал асуулга явуулна тий. Тэгээд энэ donation дээр ер нь юу үзмээр байгаагаа бичиж байгаарэ. Тэг харж байгаад ер нь хэдийн сонгоод санал асуулга явуулна. Дэмждэг шүү баярлаа гэд болор шагаа галбатаас 5k дараа нь мөнгөтэй болохоор ихийг хийнэ Наруто гэд 245 төгрөг. Мөнгө хуйгаас агаа Наруто 12 үзлээ дараагийнх гэд 500 төгрөг. Үнсий мундаг шүү гэд болт цолмонгоос 3k. Гой шүү та эпизод 33 хурдан игэрээ гэд аз жаргалаас 306 төгрөг. Бат төмрөөс дэмждэг шүү гэд 1k. Нарутог бүтэн үзэж байгаагүй болохоор хийж өгж байгаад баярлаа гэд 4000. Нарутог дахиад үзэх гэхээр зав гарахгүй байсан баярлаа гэд 5k. Нарутог үзжил өслөөш дамжилт гэд Ямбаяр Отгон баяраас 20k. Наруто гэд 5k. Nice гэд 1500 төгрөг. Donation гэд бат дэлгэр бат очроос 5k. Амжилт гэд мөнх заяа Гамбатраас 20k. Хажиме но Иппо үзмээр байна гэд Урангоо Норвоос 1300 төгрөг. За мэдгүй би бол үзэж байгаагүй л аниме байх шиг байна. Дуусгаад нэг мөсөн санал асуулга авнаа. Баярлалаа гэд 6762 төгрөг. Шипүдэний дараа Boruto Go гэд 2569 төгрөг. Тус donation хийж залхуу намаагаа баярлуулан дэмжсэн та бүхэндээ дахин баярлалаа. За тэгээд лайк болон саба дараад тун удахгүй дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Хэдий залхууч тэгээд залхууралгүй хичээгээд л байгаа шүү. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.